Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядуур хамгийн их өртөмхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо дунд дампгүйгээр брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралгаа болооч хөдөөнөөс ч амьдрал та. Тэгээ бид нар одоо хайчихгүй, сорон дээр очих уу? Төлөг хулгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр хулгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм аа. Амааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарын. Сэдв телевиз Төмний захиас нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар шударга сэдвээр бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэж байна. Таны хувьд шударга яс, хууль, эрх тэгш үйлчилж чадж байна уу? 20-25 жил ийм нийгэм бүтээчээд энэ нийгэмд чинь ямар шударга яс байхгүй шүү дээ. За яг хуулийн дараа болоод хөрсөн дээр хөрөхгүй. Альч салбар дээр болохоор шударга бас бол байдгүй. Даятангой шүүхэн шударга нийгэм шударгаас гэж Монголд үйлчлэгээ байцсан шүү дээ. Тэр тал дээр бол аюу хэмзэглэж явдаг да. 5 төгрөг 10,000 цаас хүнээ харманаас авсан байхад бол биднэрт бол яд оноо ч тийм биз дээ. Тэгэд тэд нар бол ерөөсө хичнээн тэр бумаар нь идчихсэн чи тэрийг бол ерөөсө яаж чийсэн үйлчлэхгүй тэднэрт. Шүүхийн байгууллагад бол иргэдэд бол арай хатуу, одоо дээшээ бол арай зөөлөн ингэ сандаад байгаа мó гэж хараад байна шүү дээ би. Дунд чинээний доод чинээний иргэдэд үйлчлдэг. Дээшээ баяшуудад нэг үйлчлэг. Шат аях тусмал байхгүй. Одоо хууль хяналтын байгууллагч зайдлахын зүгээр зургатаар ярих үед бол үнэхээр шударга хүмүүс л байдаг. Шударга яс явагдахгүй шүү дээ. Тэгэхээр шударга яс явагдахгүй болохоор л энэ юуны ард түмний амьдралч дээшлэхгүй, ажил төрөлнч дээшлэхгүй. Одоо хүүхэд залуучууд бол ер нь хэцүү л шүү дээ. Тэ? Чадахгүй байна уул нь одоо хөрнөлгээд тэр нь мөрдөгдөө төрүүд их сайн байна. Аль салбар дээр ч гэсэн ер нь шударгаас байхаа байцсан. Ер нь ард түмэн дандаа сөрөг хандлагаар дандаа хардталтаар ч юм уу өөр бохимдлаар юм болгоны хүлээж авдаг болсон нийгэм тийм л болцсон байна. Өнөөдрийн нийгэм бол маш хүнд байна. Чадахгүй. Ерөөсөө чадахгүй байна шүү дээ. Ард иргэдэд биднэрт бол зөө хариуцлагыг бол тооцоол байна. Улс их хурлын гишүүдэд бол тооцож чадахгүй. Ерөөсөө тооцож чадахгүй. Ямар хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна таны хувьд? Эднэрт бол ёстой төрийн хуулийн хамгийн хатуу зорилт хүлээх хэрэгтэй шүү дээ. Ард түмэн яагаад ядуурч байна? Яагаад ийм болов? Манай Монгол улсын чинь алтан дээр гисгсэн гуйлагчин тэгээд байгаа шүү дээ. Ер нь тэгээд манай ард түмэн хууль маш сайн унших хэрэгтэй. Сонгуул явуулахгүй баймаар байна мэн. Бид төр засахгүй гэж болохгүй шүү дээ. Наад захын одоо ийм мэдлэгтэй байх хэрэгтэй баймаар байна. Таны хувьд шударга яс гэж яг юу хэлэх вэ? Үг үйлдэл хоёр зүрхгүй байх. Манайхын шударга гэдэг үгийг ерөөс ойлгохгүй байна л да. Шударга гэдэг бол тодорхой хүний одоо хувийн одоо зан чанар төлөвийг одоо илэрхийлж байгаа үйлчлэлтэй. Шударга гэдэг үгийг зөв оновчтой хэрэглэхгүйгээс болоод нэг мөр ойлгоогүйгээс болоод энэ шударга ёсны тухай ойлголт маш их гажуудж байна л да. Монгол улсын үндсэн хуулийн дээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол шударга ёсны зарчим гэдээ хуульчилчихсан. Гэхдээ төр үйл ажиллагаа явуулдаг, төрийн албан хаагчид үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаар нь ойлгож төрийн албан хаагчид хэлсэн үгэндээ байна уу, өргөсөн тангахтаа үнэнч байна уу, хийж байгаа үйлдэл гаргасан шийдвэр нь хуулинд нийцж гин үгүй юу гэдгийг ингэж харьцуулдаг хяналтын систем зайлшгүй хэрэгтэй л байна л да. Одоо шударга нэмийг бүтээхийн тулд яг юунаас эхлэх хэрэгтэй юм бэ? Нэгдүгээр өөрчлөлтөөс эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээж төрийг бид нар шударга болгох хэрэгтэй. Төрийг шударга болгоно гэдэг маань худлаа хэлсэн
уг үйлдэл хоёр нь зөрүүтэй байгаа төрийг одоо бид нар нэн даруй огцруулж чаддаг ийм нэгдэлтэй ард түмнийг бэхжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Монгол улсын үндсэн хуулийн дээр заачсан төр иргэнийхээ өмнө одоо маш олон үүргүүдийг хүлээдэг тийм эдийн засгийн баталгааг нь хангах гэдэг манд ядуурлагүй байх үүрэгтэй. Тийм бол энэ үүргийг биелүүлэхийн төлөө төрийн албаагчид нь өөрсдөө орхиод үнэт шударгаар ажиллах ёстой шүү дээ. Гэтэл одоо бодит амьдрал дээр бол ард түмний одоо сайхан амьдруулна гэж амлдаг мөртлөө өөрсдийнх нь амьдрал нь сайжраад өөрсдийнх нь дансанд нь хэдэн тэрбум төгрөгийн хоригдлол үүсээд яг нөгөө нэг ард түмэн гэдэг байгаа нь болохоор гудамжинд хог түүж амьдарч чинь тий өр зөөлөндөө баригдаад амиа хорлож чинь гэх мэтчлэн ингээд уг үйлдэл хоёрын зөрүү байгаа учраас бид нар энэ шудраг ёсны тухай асуудлыг хөндөж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шудраг ёсны асуудал бол бүх нийтийн өөрөө та нийгмийн шудраг ёс гэж ярьлаа тийм. Нийгмийн шудраг ёс гэдэг бол нийтээрээ шудраг ёсыг хүсэж гин үгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр бид нар бүгдээрээ шудраг нийгмийг хүсээд байдаг мөртлөө өөрсдөө шудраг бос зүйлтэй өөрсдөө ливлэрчдэг тийм. Шудраг ёсны талаарх буруу ойлголт бол тийм. Үнэхээр одоо манай нийгмийн томоохон асуудал байна л гэж бодлоо. Одоо энэ шудраг ёсыг тогтооход яг юу саад болоод байна? Хяналт. Одоо бид нар зүрх сэтгэл хэрэгтэй байна. Эх орныхоо төлөө бид нар өнөөдөр утга учиргүй талж шуугдмааргүй шүү дээ. Өнөөдрийн нийгэмд бол шудраг иргэдэн цөөдөөд ганцаарддаг тий. Шудраг байсныхаа төлөө хилмигддэг, хохирдог ийм нөхцөл байдал байгаа шүү. Тэгэхээр үнэхээр бүгдээр шудраг осны төлөө байж байгаа бол хамгийн том одоо хүчин зүйл бол айдас гэдэг мал даван туулах хэрэгтэй байхгүй. Ирээдүйдээ бүгдээрээ шудраг амьдраад эхлэх юм бол шудраг бус нь одоо үнэхээр ганцаарддаг, цөөддөг нийгмийг байгуулахын төлөө бид нар ажиллах хэрэгтэй. Төмний захиас нэвтрүүлгийн энэ удаагийнхын дугаарт бид шудраг ёс сэдвээр иргэдийн үзэл бодол байр суурь болон иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллагын тэргүүн Батялалт нараас авсан сурвалжлага мэдээг бэлтгэрлээ. Сайн байцгаана уу? Сэдв телевиз төмний захиас нэвтрүүлэг. Өнөөдрийн сэдв бол шудраг ёс ёсортхон. Тэгээ саяын сурвалжлагыг үзэхэд бол шудраг ёс нь дээгүүрэл байхгүй гэж байна. Тэгэхээр эдгээр бол эн чинь ард түмний л олон л гэж бид нар ч одоо гудамжнаас төврээр суулжсан сурвалжлага. Тэгээ нэг л санаа бодолтой шүү дээ. Ярэ байдгүй маа гэд. Тэгээ тэр манай эрдэмтэн мэрэгч чинь энэ шудраг ёсортхон гэдгийг чинь тайлбар төр дээр бүр тийм хүнд ойлгохоор томьёолоод бичсэн байд юм байна шүү дээ. Тэгээ тэр тайлбар төр дээр бичснээр бол тал дээр бичснээр бол одоо тайлбарснаар цэвэлгүй яа цэвэлгүй эдрийнх л юм шиг байгаа. Тэгээ эрдэмтэн мэрэгдэх тэгээ энэ шудраг ёс гэдэг бол одоо тэгээд томьёолнох нь шүү дээ. Үннийг шүтэх журам гэж шүү дээ. Тэр чинь бүр хууль шиг журам байх нь шүү дээ. Үннийг шүтэх журам. Ёс суртахуун гэдэг нь бол хүнд байвал зохих, дагаж мөрдөх зан суртал гэж шүү дээ. Тэгэхээр энэ их нандин юм. Мөнгнөөс ч үнэтэй юм шүү дээ. Бид нар одоо ардуудад доогуур биднэрт бол би мэднэ өөрөө. Манайхны тэр 70 жилийн өмнө хийсэн тэр цогтойж кинон дээр одоо эхлэхдээ тэр алтан үеийнхэн гэдэг тэр ухаантай дээдс манд ямар ч гоё кино хийдгийн тэр юу өгүүлэхээ яасаа айхтар захиас занаа маягаар бичсэн байдгийн тэр цогт төвсгөлч хүний хунтааж гэдэг чи одоо хаан ширээн цуух эрх хөхийн хүн шүү дээ. Цол хэрмээрээ бол. Тэгээд одоо цоохор цогцол гэдэг бичгийн хүн гэдэг угаасаа мэрэгэн хүн үнэ одоо тэр хад модон дээр сийлээд биднэрт үлдээсэн одоо хадан дээр сийлнэ гэдэг чинь хойч үеийнхэнтэй л үлдээж байгаа шүү дээ. Тэр үгэн дээр одоо манайхан ч нөгөө нэг заан ирвэсгээд аслын ирвэсгээд байдаг да одоо тэгээд тэр дуугийн чи одоо тэр захиасыг чи одоо манай хүү хамтлаг дэлхийд дуулж байгаа шүү дээ мандуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ би чинь бас нандин юмтай дамжуулах юмтай хэлэх юмтай. Тэгэхээр тэр ээж нь тэр кино эхлэхэд хүүхдүүд хичээл зааж байгаа. Тэгээд үнэн мэрэгэн үгийг одоо эрдэнэ гэж үзээ цуглуулдаг хүн байжээ. Тэр бол дандаа хар зардын гэрээр явдаг гин хаад ноёдын өргөөнд баядын өргөөнд очтгүй гин тэнд яагаад гэвэл шудрагаас байдгүй гинэ гэд кинон дээрээ өгүүлж шít. Гэтэл тэр өгүүлэмж чи одоо байж шít. Нэг үр саяын сурвалжлага дээр дээгүүр байхгүй гэдэг шít. Тэгэхээр тэр ямар агуу юм тэгээ тэр өгдс маань дээдс маань яасан ч мундаг энэ кинонд хүртэл 70 гаруй жилийн өмнө хийцэн. Тэгээ одоо тэр нь одоо тэгээ яригдчих шít энэ чи байхгүй тэднэрт байхгүй гэд. Тэгэд сони юм энэ хүний амьдрал миний амьдрал зүгээр би бол байх ёстой гэж боддог, байлах гэж боддог. Ягаад гэвэл миний үр хүүхдүүд надаас миний одоо үлдээсэн тэр надад ямар үлдэх хөмж хөрөнгө байгаа ш тэр нэр төр маань овгон маань байна. Тэгээд тэрийг одоо нүүр бардам ингээ хүний өмнө явахад тэр ёс суртахуун тэр шудраг ёс чинь мөнгнөөс үнэтэйгээд би одоо өөрийнхөө үзэл бодлыг хэлээд ш тэр манай өгдөөс захаад байна. Тэр эрдэмтэн мэрэгт томьёолцсон байна. Тэгээ энэ энгийн
ардууд хүмүүст бол илбэг дэлбэг л дээ. Би тэрийг мэднэ байдгийн бүр монголчууд ч голтой бүр гарцаагүй байдгийн шүү дээ. Би нэг баг байсан нэг 10 хэлтэй байсан. Тэгээд нэг надаас хэд үеийн тэгээд хэд хүүхдүүдтэй өөрхөн тэгээд нэг загас шуу эргүүлээл тэгээд шууд тулаа эргүүлээл гүүн тэгээд 10 хэлтэй шүү дээ одоо хүүхд гэсэн үг. Тэгээд нэг инхээгээд миний найз жижигэ гэдгийн тэгээд гана гэд бас тэрний найз л да бадарч гэсэн тэрний сургууль номын мөрхөөгөө тэгээд хот руу явсан. Тэгээд нөгөө үлдсэн хоёр нь за баярлалаа. Үлдсэн хоёртой нь би юу яана нөгөө шууд тулгаа хөн тэгэл явж байгаа цэрэг цухтаа явчихлаа. Тэгээд цэрэг цухаасаа халагдаад ирлээ. Одоо нас үн төрж штэ тэр чинь 20 галцсан байхгүй. Тэгээд цэрэгээс ирээд 1 жилч болсон бэл. Тэгсэн чинь Цэ Ажаагээ тэр ганагийн ээж нь Балжинм гэж хүн байсан бас адуучин малч эр хүн шиг л эр хүн байсан. Тэгээд тэр нь эрт өнгөрч чинь. Тэгээд Цэ Ажаа ч одоо нутаг усныхандаа авгаалагдсан хүндтэй хүн л дээ. Өвөөмөр тийм хүн тусч байгаагаараа л байдаг. Тэгээд Монгол л одоо эхнэр хүн л дээ ер нь. Тэгээд ээж хүн. Тэгсэн тэднийх ч одоо тэгэл хүүхдтэйгээ тоолж байгаа бүх хүүхдүүдийг хоолж чагаад тэгээд буусан морьцонтой цуг хоолж чагаад тэгээд яаж ч тэгээд болоод идэг байсан айлын тэгэл лавл би очихтаа дандаа сэтгэл цатгалан байдаг. Арга бас дараа нь гидсэн цатах юм чинь. Тийм л өвөөмөр тийм сайхан айл байсан. Ингийн би одоо ямар тавилгатай байсан сандгүй нэг сайхан монгол айл байсан. Тэгээд тэр Цэ Ажаа намайг цэргээс ирсний дараа хүнээр хэлүүлж Лувсан давгийн хүү цэргээс ирсэн үү ирсэн бол одоо юм аав гэдэг. Одоо тэгээд нэг тийшээ нэг явах тайлам гараад яах вэ бас нэг нутаг басны цэргээс ирсэн залуу эн чинь тэгээд бас нэг үзэж харагдсан шүү дээ. Тэр чинь дээр үед их нандин байсан. Тэгээ очсон чинь одоо миний бүр 10 хэдтэдээ хэрглэж исэн нэг сумыг багц сумыг хадгалсан байна. Уг нь хүү тэр найз миний инхээ найз идрүүд бас л тэгээд тийм буугаар буудаал шуудлага өгж байгаа шүү дээ. Гэсэн тэднэрт өгөөгүй. Тэгээд тэр тийм өгөөмөр гар султаа одоо тийм хүнээс л одоо нандин чанар байх нь шүү дээ. Хүний орхио явц юмыг хадгалаа 4-5 жил хадгалаа гэж дээ. Гүн ч одоо нанди ёс шүү дээ. Гэхдээ тэр ч одоо ёс суртахуун чинь тэр шүү дээ. Тэгээ сүүлд одоо сүүлийн ойрынхны жишээ нэг ич авсан юм байна. Манайхан би ярьж ирсэн хүн ич авна гэдэг. Би нэг ачгаар хийгээл шөндөл манай нутгийн хандахгүй одоо 2-3 хүртэл галдгийн хүүхдүүдэд өглөө босохдоо одоо нэг тавчтайгаа гүйжээ гэж бодоод. Тэгээ өглөө босон чи хашаалтар нэг өхөр явж байна. Тэгэхээр хөөгөө гаргачлаа. Хаалга малгай онгойлгож байгаа бол хөөгөл гаргачлаа нүгт гэж. Өдөр нь л хүү хаа иж шалга болчлоо гэж манайхаа ажилласаа ирээд би гэр сагч исэн чи ганцаараа. Тэгсэн нөгөө авсан ич өөгөө гаргачих. Тэгээд хүү хаа яадаг үлээ идэг л олсон чин тэр мандар гээд ням самбуу гэж өгний өгдөлтэй нэг хончин шар өгөн байсан. Бас шулуун шудраг өгдөө. Тэгээд бас жоохон зүүн савинтай юм оролдсон. Тэгээд тэр өгөн маань өнгөрцөн биш юм уу явцсан байсан. Буццсан. Тэгээ өгөнд нөгөөгөө очсон чинь унаа гарал яваад очсон л да. Тэгээ гол гараад нөгөө ич уушны цаг гол жоохон захалцсан. Тэгээ мөстэй. Тэгээ тойроод очсон чинь нэгээс лочгүй ирээгүй штэ. Яаваа ивэл хавга хаад болчлаа. Гүй ах нь өгөө гаргачлаа одоо ийм боллоо гэдгсэн. Тэр чинь 8 хийгдээд хашаанд орцсон. 8 дууссан асуудал шүү. Тэгсэн ойр хавийн хөдөө өхрүүдээр төвдөлтөд ойрхон төвтэй ойрхон биш тэр 400 үдсэн байдгүй. Тэгээ 3-4 хоног одоо байхгүй юм чи яах вэ? Тэгэл одоо ийш тийш зуугуулдаал тэгэл хүн амтаа авчихсан билгүй л гэж боддог. Тэгсэн чинь 3-4 хоногийн дараа нөө мандарч ирээд том ахын дайны нэг тэднийхэн аваа хөдөө ах дүүнэр бие дээгүүр доогоор. Тэгээд мандарч хамгийн багын чөлөө их л баг хавьсаа доогоор шууд гэсэн баг юм уу баг юм залуу юм. Тэгтэл тэнд байгаа байхгүй. Хурж ирээ хэлж гин ахынд очсон юм шиг байна. Ойлоо очив. Ачиж ирэн шүү. Тэгэл ачаад ирлээ. Тэгэл аавлаа. Тэгэл монголчууд яах вэ? Энэ юу хэлээд байгаа юм бэ гэвэл тэр залууд тэр ааваас нь тэр өвгдөөс нь өвгөөс нь дамжаад ирсэн тэр ёс суртахуун шударгаас чинь байна шүү дээ. Одоо тэрнээс ч тэр зарагдсан ахыхын замын хажууд байгаа том ахын ч гэсэн замын хүнд өгсөн ч болно шүү. Тэгээгүй л байж. Тэгэхээр тэр айлд нандгинж явдаг тийм монгол хүнд над ёс суртахуун энэ шударгаас чинь байдгийм аа байдгийн. Үнтэй цайтай тэр чинь тийм байдгийн шүү. Харин эднэрт байхгүй юм. Тэгээ та нар минь энэ тухай ярилцаараа тэгээд ер нь одоо энэ нэвтрүүлгээ нэг жоохон өргөн цараа хүрээнд аваад энэ тулцсан газар одоо энэ сонгуулна шүү дээ. Одоо тэгээд эднэртээ ч одоо ингээд байхгүй юм нэхэл нөгөө уг нь бол биднэрт байдаг юм аа нэгж байгаа шүү дээ. Хүн чинь байхгүй өөртөө байхгүй чанарыг хүнээс нэхэд идэх чинь бол буруу юм байна. Тэгэхээр биднэрт бол байгаа юм чинь нэхгүй яах юм. Байгаа юм аа хүн тэднийг тийм байхыг хүсэн шүү дээ. Гэхдээ эдрийн тэр дээгүүр доогоороо тэр ёсч. Одоо саяын залуучууд суралцдаг хэлж байна. Боломж олдвол дундуур нэг үзүүлнэ. Энэ шударгын ёс суртахуун бол ерөөсөө дээгүүрээ байхгүй. Наадвал чинь доогоороо биднэрт зөндөө жишээ авч та нар минь үзээрээ давхар дуулаад яриад яах вэ зүгээр. Ер нь та нар минь одоо энэ коммент сэтгэлдээ бичээрээ тэр өөрсдийнхөө байдаг групп бүлэг одоо тэрэндээ шеэрлээрээ дамжуулаараа тэгээд бид нар ч одоо зүг чигээ авах гээд байгаа.
тэр одоо хандлага өөрчлөх гэдэг байгаа тийм л нэвтрүүлэг яваад байгаа юм шүү дээ. Одоо тэгээд тэр улаан шугам гэдэг нэвтрүүлэг явна те тэрүүгээр нь хинтээ ярмаар нэвтрүүлгийн бос цагаас гэсэн санд хүсэлтэд утас ширмсээр ирүүлээрээ тэгээд бид нар нийлж ярьж хурж байгаа. Тэгээд тэр одоо танд энэ тэр санд болгосон усуудтай чи уулз ярихыг л оролдно. Одоо тэг ирдүү хэсэг нь хідэн байдгийг хэм байдгийг одоо би бол төсөөлж мэдэхгүй байна. Тэгээд ер нь шудраг яс суртахуун бол дэндүүн андан тэгээ байгаад нэг тийм хүнд хичнээн харж бай халтарч бай. Одоо тэгээд бидний ч одоо дээшээ гараад жоохон зузаараад мөнгө төгрөг нь яагаад ярваг хачин болоод ирэхээр ер нь халтрууд гэдэг дээ шүү дээ. Тэр хоорондоо ярихтаа бол зөвхөн үзүүр байж л идэг. А зүгээр хайл нэг харлууд гээд удирдахч болоод болохоор ард түмэн нээч гэх шиг юм яриад тэгээд гөө сүртээ задуулчин жигсаал цуглаан дээр бол гашууж туг давцаг барьж гүүхээр бол амар бидний чинь тэгээд нэг хэрэгтэй юм болчин. Тэгээд сонгуулахаар нэг сонгоч гэдэг нэртэй тэгээд бусдууд нь яг үдэ аргагүй иргэн юм чи иргэнээр л байлгүй яг үдэ тэгээд тэгж бид нар чинь тэгдгийн тэгээд эдгээр чинь их явдалтай босоод юм. Тэгээ нэг харин одоо нэгэнтээ тэднэрт байхгүй гэдгийг мэдчихээд байгаа юм чинь дараа нь яаж байлгах вэ гэдэг юмыг л ярих хэрэгтэй л дээ бид нар бол. Тэгэхээр дараа нь яаж байлгах вэ гэдэг чинь явж нөгөө ярьсаар байгаа нөгөө сэдв дээр сонгуул дээр очиж шин. Тэгэхээр одоо энийг л бид нэр учир ухаантай тэр бие биентэйгээ ярьж хөөр зөвлөдөж тэгж үзэл санаагаа нэгтгэж янз бүр болж яавал дээр юм яавал энэ нэг алдсан энэ эднэрт алдсан биднэрт байгаа тэр яс суртахууна эднэрт одоо буцааж олгож өгч тэгж нам журамтай яс суртахуунтай байлгадаг юм байгаа гэдэг юм а ярина. Тэгж ярихаар нэг миний мөрөөдөл болгодод. Гэхдээ энэ доо эднийг л хуульчилчмаар байгаа. Нөө яс суртахуун. Гэтэ тэр чи одоо шудраг яс гэдэг чинь үннийг шүтэх журам гэд одоо мэрэгд хэлсэн байж шүү. Том ялаад үннийг нандин байж шүү. Тэг үннийг шүтэх журам гэж журмынхан доо шүү. Хууль журам гэдэг чинь журам байх нь шүү. Тэр угаасаа манай Монголын жаншилж яах тэр яс жаншил чинь цэвэрхэн зөв тэгэл өдий олон жил төр ясаа цэвэр зөв байлгаад тэгэл янз бүрийн хүнд хүчээр үедээ тэгэл завсраар нь болгож босгоод явсан тийм л ард түмэн л дээ. Тэгээ одоо энэ тухайд ярилцах гэдэг та бүхэн тэгээ та нар минь холбогдороо. Тэгээ одоо хүн холбогдоогүй тэр сурвалжлагаа нэг үзүүлээ та нартаа одоо тэр их үнэн сайхан юм ярьж байгаа. Ганцаараа нэг ингээд нэг юм зааж байгаа юм шиг баа яагаад ах чи их сонирн байна. Зүгээр сурвалжлагад үзүүлчмээр байна. Та бүхэн минь одоо энэ сурвалжлагыг үзээд энэ хүмүүс юу гэж бодож байна? Өөрөө чинь бодолтой зөрлөж өрсөлдөж байгаа юм байна. За бид адилхан дөө. Бид бол ерөөсөө адилхан шүү дээ монголчууд бол. Тэгээ бид нар чи хэн чэнээсээ нэг онцгой ялгараад байхгүй адилхан тийм хүмүүсүүд юм чинь. Тэгэхээр эднийхээ үгийг сонсъё дээ. Эдний сурвалжлагыг үз энэ их сайхан зөв ярьж байгаа залуучууд байна. Тэгээд энгийн хүмүүсүүд ер нь яаж ойлгоод байна уу? Яаж бодоод байна уу? Хаана байхгүй гэдэг нь хаана байна гэдэг нь би бол дорой байгаа гэж мэдх юм чинь. Мэдээж сая хоёр жишээ ярьлаа шүү. Өшөө зөндөө байгаа. Би нутаг усандаа бол өчнөө үзсэн. Шудраг байх гэдэг чиг сайхан ч юм бол шууд яс суртахуун гэдэг чинь сайхан. Зүгээр нэг учиргүй тэгэл нэг шудраг байгаал тэгэл ямар нэг юмыг хаашаа чинь бүгдийг очиж энэ тэнд тоглоо явна гэсэн үг биш шүү дээ энэ чинь. Хамгийн гол нь шудраг байна гэдэг чинь голтой тэр хүний мөстэй байхыг л хэлээд байгаа юм. Ерөөсөө тэр жаншил зан суртахуун тэр яс суртахуун чинь тийм л юм байна. Тэгээ сайхан нандин л та манах. Тэгээ байгаа л та биднэрт. Тэгээ тэрийг л одоо байгаа юм чи бид нэр тэднээс нэгж байгаа юм. Тэгээ зүгээр тэднэрт яавал байх уу гэдгийг л ярилцж байгаа юм. Тэгээ та нарын сурвалжлагаа үз. Тэгээ сурвалжлагыг сайхан үзээд гэхдээ энэ сурвалжлагыг би дахиад үзүүлмээр санагдаад байгаа. Энэ их айтайхан зөв ярилцгаасан байна. Ер нь буруу ярина гэж юу гэдгийг тэр чи өөрөө байгаа үннийг л ярьж байгаа юм чинь. Тэгээ тэрийг л та нартаа үзүүлж харуулах гал байна л да. Сэдв телевиз Төмний захиас нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар шудраг сэдвээр бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэж байна. Таны хувьд шудраг яс хууль энэ эрх тэгш үйлчилж чадчихна. 20-25 жил ийм нийгэм бүтээчээд энэ нийгэмд чинь ямар шудраг яс байхгүй шүү дээ. За яг хуулийн дараа бодоод хөрсөн дээр байхгүй. Альч салбар дээр болохоор шудраг яс бол байдгүй. Даяатангой шүүхэн шудраг нийгэм шудраг яс гэж Монголд үйлчлэгээ байцсан шүү дээ. Тэр тал дээр бодоод аюу хэмзэглэж л явдаг да. 5 төгрөг 10,000 цаас хүнээ харманаас авсан байхад бол биднэрт бол яд оноо ч тийм биз дээ. Тэгэд тэднэр бол ерөөсө хичнээн тэр бумаар нь идчихсэн чи тэрийг бол ерөөсө яаж чийсэн үйлчлэхгүй тэднэрт. Шүүхийн байгууллагад бол иргэдэд бол арай хатуу одоо дээшээ бол арай зөөлөн ингэж хандаад байгаа мó л гэж хараад байна шүү дээ би. Дунд чинээний доод чинээний иргэдэд үйлчлдэг. Дээшээ баяшуудад нэг ч үйлчлэг шат аях тусмал байхгүй. Одоо хууль хяналтын байгууллагч адилхан зүгээр зургатаар ярих үед бол үнэхээр шудраг хүмүүс л байдаг. Шудраг яс явагдахгүй шүү дээ. Тэгэхээр шудраг яс явагдахгүй болохоор л энэ
юуны ард түмний амьдралч дээшлэхгүй, ажил төрөлнч дээшлэхгүй. Одоо хүүхэд залуучууд бол ер нь хэцүү л шүү дээ. Тэ. Чадахгүй байна уул одоо хөрнөлгээд тэр нь мөрдөгдөө төрүүд их сайн байна. Аль аль салбар дээр ч гэсэн ер нь шударгаас байха байцсан, ер нь ард түмэн дандаа сөрөг хандлагаар дандаа хардталтаар ч юм уу уур бахимдлаар юм болгоны хүлээж авдаг болсон нийгэм тийм л болцсон байна. Өнөөдрийн нийгэм бол маш хүнд байна. Чадахгүй. Ерөөсөө чадахгүй байна шүү дээ. Ард иргэдэд биднэрт бол зөв хариуцлагыг бол тооцоол байна. Улсын их хурлын гишүүдэд бол тооцож чадахгүй. Ерөөсөө тооцож чадахгүй. Ямар хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна таны хувьд? Эднэрт бол ёстой төрийн хуулийн хамгийн хатуу зорилт хүлээх хэрэгтэй шүү дээ. Ард түмэн яагаад ядуурч байна? Яагаад ийм болов? Манай Монгол улсын чинь алтан дээр гисгсэн гуйлгацсан тэгээд байгаа шүү дээ. Ер нь тэгээд манай ард түмэн хууль марсан унших хэрэгтэй. Сонгуул явуулахгүй баймаар байна мэн. Бид төр засахгүй гэж болохгүй шүү дээ. Наад захын одоо ийм мэдлэгтэй байх хэрэгтэй баймаар байна. Таны хувьд шударга яс гэж яг юу хэлэх вэ? Уг үйлдэл хоёр зүрхгүй байх. Манайхын шударга гэдэг үгийг ерөөс ойлгохгүй байна л да. Шударга гэдэг бол тодорхой хүний одоо хувийн одоо зан чанар тий төлөвийг одоо илэрхийлж байгаа л үйлчлдэг. Шударга гэдэг үгийг зөв оновчтой хэрэглэхгүйгээс болоод нэг мөр ойлгоогүйгээс болоод энэ шударга ёсны тухай ойлголт маш их гажуудж байна л да. Монгол улсын үндсэн хуулийн дээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар шударга ёсны зарчим гэдээ хуульчилчихсан. Гэхдээ төр үйл ажиллагаа явуулдаг, төрийн албан хаагчид үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаар нь ойлгож тий төрийн албан хаагчид хэлсэн үгэндээ байна уу, өргөсөн тангахтаа үнэмч байна уу, хийж байгаа үйлдэл гаргасан шийдвэр нь хуулинд нийцж гин үгүй юу гэдгийг ингэж харьцуулдаг хяналтын систем зайлшгүй хэрэгтэй л байна л да. Одоо шударга нэмийг бүтээхийн тулд яг юунаас эхлэх хэрэгтэй юм бэ? Таны бодлоор. Нэгдүгээр өөрсдөөс эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээж төрийг бид нар шударга болгох хэрэгтэй. Төрийг шударга болгоно гэдэг маань худлаа хэлсэн тий уг үйлдэл хоёр нь зөрүүтэй байгаа төрийг одоо бид нар нэн даруй огцруулж чаддаг ийм нэгдэлтэй ард түмнийг бэхжүүлэх хэрэгтэй байхгүй. Монгол улсын үндсэн хуулийн дээр заачсан төр иргэнийхээ өмнө одоо маш олон үүргүүдийг хүлээдэг тийм эдийн засгийн баталгааг нь хангах гэдэг маань ядуурлагүй байх үүрэгтэй. Тийм бол энэ үүргийг биелүүлэхийн төлөө төрийн албаагчид нь өөрсдөө орхиод үнэт шударгаар ажиллах ёстой шүү дээ. Гэтэл одоо бодит амьдрал дээр бол ард түмний одоо сайхан амьдруулна гэж амладаг мөртлөө өөрсдийнх нь амьдрал нь сайжраад өөрсдийнх нь дансанд нь хэдэн тэрбум төгрөгийн хоригдлол үүсээд яг нөгөө нэг ард түмэн гэдэг байгаа нь болохоор гудамжинд хог түүж амьдарч чинь тий өр зээлэндээ баригдаад амиа хорлж чинь гэх мэтчлэн ингээд уг үйлдэл хоёрын зөрүү байгаа учраас бид нар энэ шударга ёсны тухай асуудлыг хөндөж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шударга ёсны асуудал бол бүх нийтийн өөрөө та нийгмийн шударга ёс гэж ярьлаа тийм. Нийгмийн шударга ёс гэдэг бол нийтээрээ шударга ёсыг хүсэж гин үгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр бид нар бүгдээрээ шударга нийгмийг хүсээд байдаг мөртлөө өөрсдөө шударга бос зүйлтэй өөрсдөө ливлэрчдэг тийм. Шударга ёсны талаарх буруу ойлголт бол тийм. Үнэхээр одоо манай нийгмийн томоохон асуудал байна л гэж бодлоо. Тэгэхээр шударга ёсыг тогтооход яг юу саад болоод байна вэ? Хяналт. Одоо бид нар зүрх сэтгэл хэрэгтэй байна. Их орныхоо төлөө бид нар өнөөдөр утга учиргүй талс шуугдмааргүй шүү дээ. Өнөөдрийн нийгэмд бол шударга иргэдэн цөөдөөд ганцаарддаг тий. Шударга байсныхаа төлөө хилмигддэг, хохирдог ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр үнэхээр бүгдээр шударга осны төлөө байж байгаа бол хамгийн том одоо хүчин зүйл бол айдас гэдэг мал даван туулах хэрэгтэй байхгүй чинь. Ирээдүйд бүгдээрээ шударга амьдраад эхлэх юм бол шударга бус нь одоо үнэхээр ганцаарддаг, цөөддөг нийгмийг байгуулахын төлөө бид нар ажиллах хэрэгтэй. Төмний захиас нэвтрүүлгийн энэ удаагийнхан дугаарт бид шударга ёс сэдвээр иргэдийн үзэл бодол байр суурь болон иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Батялалт нараас авсан сурвалжлага мэдээг бэлтгэрлээ. За саяны сурвалжлага дээр одоо тэгээд манайхан чи ер нь саяны сурвалжлагаас л дүгнэлт хийхэд ер нь шүүхэд шударгаас байхгүй байх гэдэг юм л да. Ягаад гэвэл тийм учраас тэгээд цаадуул чи хоёргэлцсан халдшгүй байдал инээ тэрийгэд хоёргэлцсан. Тэгээд тэрэндээ давраад тэгж байгаа юм. Угаасаа тэгэл тэр Булган аймагч гэл нэг сайдын машиныг моциклтэй өмөргөд яасан чинь мөргөлцөл юм байна л да. Би ямар хажууд нэвсмж тэгсэн чинь тэрийг одоо шүүхийн шийдвэр мэдэрн гарааг багт нөгөө хүний буруутгаас огтоо өрөө мөргөлцсөн юм аа ч гэсэн. Гэхдээ тэгэл нэг дээдстэй л холбогдсон нэг мөчингийн хэрэг гарсан ч гэсэн тэр бүхэн өөрөө л баг оролцож байгаа л хийсэн юм шиг юм яригдаад та нар зурагтаар мэдчихэл байгаа шүү дээ. Тэр сонин сэтгүүл дээр бичсэн. Гэхдээ хэвлэл сэтгүүл хүртэл нэг тэр нэг яг хөө үнэн зөв байх ёстой. Тэгээд тэр хэвлэл сэтгүүлийн эрхчлөөд байдал дээр байх ёстой. Гэхдээ нэг тал руу налж хиймээргүй шүү дээ. Одоо тэгээд телевизүүд чи хувийн болцсон. Тэгээд одоо бидэнд бол энэ нэвтрүүлгүүдийн харахад нэг бие биенлэг бол баахан ер нь нэг бохир юм шидсэн тийм л улсууд байна шүү дээ. Тэгээд
тэрэн дундаас нь голыг нь олоод харчих л да хэдүүлээ. Тэгээд дүн тавьчих. Ийм л байдгийн байх гэж мэдэрчий. Тэрнээс одоо эднээс яг үн зөвийн шүүхээр гаргацсан энэ тэр одоо тэр авилгын хэрэгүүд одоо нэг шийдэгдэггүйгээр хуруугаараа гоцгонуулаа яриад байгаа шүү дээ. Би одоо тэр шийдэгдэггүйг нь сайн мэдэхгүй зүгээр нэг ч авилгын хэрэг шийдэгдэггүй. Тэгээд тэр авилгаа тэр офшор бүсээ их гоё ярьж байна бас. Тэр чинь хэн бүхэн мэднэ шүү дээ. Татврын таата орчинд мөнгө авч байршуулах гэнэ. Одоо та нар үзээрэй тэр гэрээ хэлцэл хийдэг тэр айхтар усууч яриад явж ил. Тэгэхээр тэр татврын таата нөхцөл гэдэг газар руугаа мөнгө авч эндээс олсон мөнгө авч хийх нь л дээ. Тэг яаж олсон тэрийг тайлбарлачаад хийчихлээ. Тэгээд би энэ ч аймс хийсээр байгаад Оросыг хангачаад тэгээд ийм их мөнгөтэй болоод офшорт хийчих юм уу? Офшорт ашигтай байна гэдэг. Тэгээд тэрийг хэл л дээ. Тэгээд тайлбарлал та. Тэгээд тэр хөрөнгөө тайлбарлал тэрийг сонсъё. Тэгээд нэг өөрөөсөө нэг давуу эрхтэр нэг хууль шүүхэд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг одоо өөрсдийнх нь ч байгаа өмчлөлтөн ч байгаа зүгээр удалдагдсан ч байгаа л баг. Тэгээд за хүн холбогдож байна. Байна уу? Байна сайн байна уу? Сайн уу? За яриарай. За өнөөдрийн сэдвээр бол шудраг ёс масны талаар ярьж байна. Тийм шудраг ёс ясвартгүй ер нь тийм л юм байна. байна. Би бол нэг учир зүггүй дээд дарга цэргийн шудраг ёс гэхээс илүүтэйгээр иргэдийн шудраг ёсны талаар ярмаар байна. За яриа. Тэр нь юу вэ гэвэл иргэд маань өөрсдөө татвараа шударгаар төлдөг баймаар байна л да. За хэрвээ бид нар өөрсдөө шударгаар нарантуулын зах дээр бөмбөрийн сангуул дээр ашиг орлого олоод тэгээд орлого олж байгаа бол тэр орлогоосоо тодорхой хэмжээнд улсад тушаадаг орлогоо татвараа төлжвөл тэр бидний төлсөн татвараар цэрэг цагдаа багш эмчнэр бүгд цайлмжиж байгаа тийм үү? Тийм. Тэгвэл бид нар өөрсдөө эргүүлээд татвараа төлсөн учраас бидний төлсөн татвараар цайлмждаг тэр төр нийгмийн төрийн албан хаагчдад эргүүлээд бид өөрсдөө чиний цалин миний олсон орлогоос чи цалинж байгаа шүү гэдэг байдлаар эргүүлээд хариуцлага нэгдэг үүргийг сануулдаг баймаар байгаа байхгүй юу? Тэгээгүйгээсээ болоод бид нар зөвхөн бурууг дарга нараас сайдаг баймааргүй байна л да. За. Тэгээд иргэд маань өөрсдөө шударгаар татвараа төлсөн юм бол мөнгөө төлсөн ч юм уу төлсөн юмны хараас нэг л хатуутаагаар явдаг үстэй. Тэгээд юмныхаа араас нэг л хатуутаагаар яваад тэндээсээ хариуцлага нэгдэг үүргийг сануулдаг үүргийг хийх ёстой ажлыг шахдаг шаарддаг баймаар байна. Бид нар олон миний санаж байгаагаар 2009 онд 13 онд 2 удаа эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсан тийм үү? Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдахад Монгол улсын төсвийн талд нь тэнцвүүс хэмжээний далд эдийн засгийн мөнгө ил гарч ирсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл за мэдээж том компани том дарга цэрэгнэрийн нууцсан байсан барилга байгууламж нууцсан байсан татвараа төлөөгүй орсууд ил гарсан байх. Гэхдээ яг үндэ бол бөмбөр дээр ч бай, нарантуул дээр ч бай зогсож байгаа хүн болгонд одоо олсон орлогоосоо шударгаар татвараа төлчихвөл эргүүлээд энэ маань өөрөө суур зарчим маань болоо явчихмаа гэж харж байгаа. Ингээд хүн болгон татвараа төлөө тэрнээсээ хариуцлага нэгдэг болчихвол энэ бол хамгийн ихний гаргалгаа шийдэл гэж бодож байна. За яриа. Өөрөө юу гэж бодож байна? За яриа хугацаа байна. Сайн сонсъё, бусдаа сонсгоё. За тэгэхээр бид нар эхлээд энэ юусоо өөрсдөө татвараа шударгаар төлчихье гэдэг л нэг хамгийн ихний суур зарчим маань. Одоо энэтэй холбогдуулаад энэ татврын ерөнхий газар одоо баримт өгдөг бүх хүмүүс иргэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчээрээ ингээд баримтаа өгдөг, нөөтийн толоо өгдөг болоод ингээд бүгд ингээд дата үүсээд, бааз үүсээд, архив үүсээд ингэж явж байгааг бол маш зүг алхмаа гэж бодож байна. За ийм л байна өөр юм бол алах. За баярлалаа, холбогдсонд баярлалаа. За. Тий баярлалаа. Тэгээ бусд маань сонссон баха, бусд нь сонссон байх гэж найдаж байна тийм. Тэгээд саяын залуу бол өөртөөсөө эхэлчихье, өөртөөсөө эхлэе. Ер нь шудраг байвал өөртөө шудраг их бага орлогоосоо татвараа бүрдүүлчихий, төлчихий. Тэгээд тэгсэн цагт бол харин тэднэртэй тооцоо удаж нэхэж барьж болно шүү л гэж юм тийм. Тэгэхээр энэ залуугийн зөвлөдөө одоо угаасаа өөрийгөө эхэлж тэр нэхэх хэмжээнд ойртуулж тэр хариуцлага тооцох хэмжээнд эдийн засгийн тийм өшөөрөг тэр өөрөөсөө тэр татвараа төлчөөд араас нь нэхья тэр зэрэг цагдаа юугаа яадаг л бах цалинжууд угаасаа тэгнэ л дээ тэр чинь боловсрол эрүүл мэнд тэгэл бүгд л орно цагдаа хүчнийх ингээл орно тийм тэр чинь. Тэгэхээр энэ залуугийн зөв мэдээж зөв. Гэхдээ 18 он гэхдээ гэдэг нь эсэргүүцэж байгаа юм биш шүү. 18 он энэ төр чи одоо ер нь
түүхэнд байгаагүй тийм төсөв бүрдүүлсэн гинэ. Одоо тэр уул урхагаасаа ч авсан юм байна. Тэгээд одоо ард иргэдээс нь ч очил юм байна. Тэгээд ер нь 10 их найд урд нь хурж байгаагүй ч шүү. Тэгээд хэд дахин хийсэн гинэ. Тэгээд төсвийн бүрдүүлэлт тийм өндөр байсан юм байна. Тэгээ одоо манайх чинь төсөв өндөр байлаач гээд нэг сургууль эмнэлэгт очтгоо бид нар урд нь одоо сэдвүүдийг тухайлсан сэдвүүдээр салбарын сэдвүүдээр ярьсан шүү дээ бид нар. Тэгээд тэнд нь нөгөө цалин байдгаараа л хэвээрээ нөгөө нэг захирал нөгөө үр дүн ур чадварын нэмэгдлийн өгдөг хэвээрээ тэгээд энэ тогтолцоороо явахгүйгээр бол ерөөсөө өөртөө хичээ. Саяны залууг хэлдэг зөв. Хичээ би ч хичээдэг үл. Би одоо тэтгэврээс яаж төлдөг юм байгаа тэгээд төлдөг л баг. Тэгээд тэр цаагаараа авдаг л баг л та. Тэгээд би л аваач өгчээсэн санахгүй юм байна. Тэгээд тэр өөртөөсөө ч эхлэе зөв чиний зөв саяны залууг. Гэхдээ яагаад эдний тогтолцоо өөрчлөгдөг байхад төсөв түүхэнд байгаагүй сайн боллоо их цуглуулчлаа шүү 10 их найд гараа явчлаа шүү гэл тэр ойгүй их тоо юм гинлээ зүгээр тэгээ яваад ах чинь нөгөө л эмч сургуулиудаас нэг нэмсэн гэж чимхэр тэр нэг тийм одоо та нар мэдж байгаа тэр эрдэнтэн доктор ландахгүй байгаа тэр нөгөө нэг энэ дараал гэж тухтааж байгаа нэг геометрийн боргоос гэдэг шиг нэг тийм амар тийм юмны үнэн араас нэг ялгүй чимэг цалин юм. Тэр нь гүйцэхгүй хизээч гүйцэхгүй бид нар хизээч гүйцүүлэхгүй наадуулчихна. Ягагтгүй бид ийм арчиг тарчиг амьдралтай байж бидэн дээр сонгуулийнхаа хоёр тэр тойргоо услан ч гэсэн тэр нэг услна гинэ одоо тэр тойргоо услаад өөрөө урах нь шүү дээ. Тэгээ бид нар л ургаагүй юм дэг тэр нэг услаад исэн бол тэр гэр хороолоос зөндөө айлууд энэ байшин барилгаар орчихгүй яасан. Тэгээд нэг ийм юм яриа тэгээд би ер нь ашиг сонирхол нь тэнд байгаа гэж бодож байгаа. Тэгээ ер нь энэ нэг нийгмийг нэг гадаадтай нэг харьцуул тайлбарлаад мэдэмх ирээл тэгэл нэг янз бүрийн хувьсгаж яриад нэг гэрээ хэлцэл хачаа юм хийчихэл тэрийг нэг түүхэнд байхгүй Монголд гавьяа байгуулсан юм яриад тэгээд хаанхын ямар түүхэнд тэнгийн үлгэр шиг урд нь ярьж л байсан тэр 100 зоосны үлгэр шиг тэгээд 30 хэдийн чам дүгэн хурж ятууны мөнгө тийчүү. Тэр ямар нэгэн тэр гэрээ хэлцэж алдаад тэр уурхаан хүм мөнлөө ордог тэр бүтээн байгуулалт энэ төр чи одоо тэр өөрт нь огт хувиндаа таарсан хөрөнгө нэм чин мингээ юу ярьж байгаа өөрийнхөө баялагийг ухуулж идэр чинь. Гэхдээ чи анхан тохирохдоо яагаад тэр эцлэн зөв байж болдгүй юм. Та нар энэ гэрээ эцлээс татгалж явбал наадах чинь тэр чөлөөт дуудлагаар оруулаа. Яг танахыг эрж хайсан болохоор эрж хайгаад ах чинь баггүй. Тэр чинь нэрээрээ угаасаа эрдэнэ туул оюутлахаа гэдэг гээд за нэрээр хайх геолог гэж байдаг юм гэсэн зүгээр. Би геологч биш. Тэгэхээр нэг ийм хачин загвсан юмроо орцгооч тэгээд эдний ч одоо уурж унтуцаад байгаа нь ийм улсуудтай чинь тогтолцоогч өөрчлөхгүй. Төсөв цалин яаж бүрдсэн ч байсан нөгөө хэвээрээ нөгөө үлэн жирмэн дөө нөгөө өршөлттэй хэвээрээ багш эмчнэр нь тийм цалин гэж зээлтэй. Тэгвэл зээлгүй улсууд би болоод байна. Энэ цалин ёстой өндөр цалин шүүгээд байгаад яриа гараад ирлээ. Тэгээд солонгос руу ягаа яваад байгаа юм. Тэгээ ийм хүнд нөхцөлд эдийн засаг улс төрийн бадцсан, хууль эрх зүйн ингээд чимэгдсэн, уутал цавлаад бүр өөрсдийнхөө босондоо хийцэн. Ийм улсуудтай ч одоо төгссөн ийм цаг хугацаанд нь ярихгүй бол болохгүй шүү дээ бид нар. Тэгэхээр бас чиний зөв саяны залуугийн зөв тэр латар матраа төлөй харин хариуцлага нэхий. Гэхдээ одоо ч гэсэн нэх боломж байгаа байхгүй. Ягаад гэвэл байсан юм чинь төсвөөс чинь тэр төсвийн тэр тендер нэ тэр ямар тэр төрийн ажил албаурыг хөдөлж авах хууль энэ төр гээл зөндөөл байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр концессийн гэрээгээл концесс гээл байдаг шүү дээ. Яриад идэг шүү дээ. Гэхдээ тэр нэг чи одоо хаагуураа хэний хяналтаа урсж байгаа юм бэ? Тэгэд уурхаануудаас чинь гарч байгаа нүүрсийг хэн тоолж хилж байгаа юм бэ? Тэгээ ингээ бодохоор чинь бид чинь нэг зүгээр нэг сонгуулийн болохоор хашгирал би сонгуул өхний өмнө дуурсан. Хувь иргэнийхээ хувьд урд нь сонгуулийн завсраар би ерөнхийдөө энэ дарганы тогтолцоог бол яг үнэ хэлэхэд хувийнхаа зүгээс л үзье яадаг. Ягаад гэвэл дандаа боомлцсон, ард түмнээ хуурцсан, хизээний л тийм байсан. Социализмч тийм л байсан. Зүгээр жиг цалинтай нэг арай тураачихгүй, арай байжуулчихгүй байсан болохоос биш тийм л байсан юм шүү дээ. Угаасаа үг гэсэн хүн шагнал авдаггүй. Би тэгэл хэлээл бас шагналыг авахгүй л явсан. Дарав талдаа нэг чир нэг аргагүй нэг шинийг санааслагч инээ тэрэгээл нэг баригад байгаа байгууллагт байгаа багтаал мэрэгжил ур чадвар нь хурж исэн байлгүй нэг нийтийн байранд орж исэн. Гэхдээ нэг үйл төрсний ямар хуралч хилээ нэг гарын үсэг илэрхийлэгч үнийг юм зурж исэн. Тэр шагналаа тооцдгийг. Тэгэл миний ажиллаж байсан засгийн газар ч одоо ер нь хөгсөн хөвөгүй бүгд Герман явсан байдаг шүү дээ. Аялал амралтын шагналын шугамар өвлцөл байдаг шүү дээ. Дугураал тэр шүү дээ. Би энийг юу хэлээд байгаа юм бол би өнөөдөр л тохиолдлоор суугаагүй шүү. Миний үндсэн зан характер маань энэ. Угаасаа тэр нэг социализм коммунизмд итгэсэн. Харин тийм хүний характерыг хүний ажлын байрыг авч өөр хэн нэгэн шилжүүлдэг намын даргаыг бол зөвшөөрөөгүй.
тэр тогтолцоог бол ойлгоогүй. Тэрнээс итгэсэн өвөө эм минь 3 4 нийгэмчлэлийн социализмыг байгуулах гал би хүртэл хамаг залуу насаа бараад явсан юмдаг. Тэгэл хөвчлөгээд зинхэнхлээр зааж болохгүй инээ дээрээ шудраг ёс гэж ер нь яг өдийгөөс урдаасаа чаанаасаа хизээ байсан. Тэгээ манай Монголын эртний үгэнд байдаг. Их айхтар. Тэр бүр сонсоо штэ. Тэрс ноён нохоо хоёрыг чи холдуулдаггүй штэ. Тэгээ манайд нэг Шоолом гэдэг нэг шулуун хөгтэй нэг ажилсаг хүн байдаг байсан. Одоо хүүхдүүд нь байгаа. Их сайхан настаад өөрөө буцсан дөө. Тэгээд тэр өвгөн чи жамаараад буцсан. Тэгээд тэр өвгөн манад ирлээ. Тэгээд нэг хүүхдүүдтэй нь үерхдэг юм тэр сувда хойгаа гэдэг аймгийн төвд байгаа л да гэр бүлээр үерхдэг. Тэгээ ирээд өөдөөд явах гэдэг өгшүүн. Тэгэл өөрөө хэлж лээсэн. Одоо надтай ярих ч юм олдгоо байлаа. Тэгээ манад ирээд хашааны алган дээр ихэн тосоод очлоо. Тэгээд би явж исэн миний энэ талд яасан гэсэн нохоо чинь гинэгүй. Манай нохоонд нохоо харуул уцтыг хүн харуул тооцгүй надад чинь уцдаггүй гэсэн чинь чи 50 гарчаад нохоо ноёо хоёрт бити итэг гэж мэддгүй юм уу гэд нохоо ноёо хоёрт итгэж болохгүй нэ шүү хизэнээс ардыг үг би зөхөөгөөгүй тэгээд ноёнтой өстэй бол толгойгүй нохоотой өстэй бол хормоогүй гэд нохоо ноёо хоёр өшөрхүү байх нь гэхдээ ингээ бодохоор ноёо унвал уг нь энэ үг нь байхгүй амьдрал ир ноёо унвал дөнгөнд нохоо буруутвал гинжинд гэж байдсан шүү энэ ардынхаа уламжил зүрс зүгийг бодсон ч гэсэн ноёдууд бол нохоотой бол ер нь нэг холдохгүй л байгаад байгаа шүү дээ. Гэхдээ тэгээ ноён хүн, баян хүн хоёр хүний нөхөр болохгүй ч гэсэн ардуу чинь ард түмэн гэдэг чинь айхтар шүү дээ. Та нар минь өөрсдөө бодцгоо. Тэгээ ер нь бид энэ ардчил гэдэг юмд нь одоо ингээ нэг үгээ хэлэх хэрэг олдоод бид нар ингээ суугаад нэвтрүүлгийгээ суугаад энэ хаач чарна. Бас ч гэж нэг оргуу сургаггүй буруутгаад ахын чаашийн. Тэгээ боломж байгаа болохоор л энэ ардчил гэдэг нь байгаа болохоор энэ бас энэ чинь зөөр үнэлэх хэрэгтэй шүү. Түгнэх цэгнэх хэрэгтэй шүү. Тэгээ сурвалжлага хийгээд тэд нар ярьж чадчихин. Тэгэд нэг тэр хэм блэ нэг шудрагаас нэг иргэдийн юуны ялт төлөв нэг залуу шүүгч залуу хэм блэ сая л суралцаар гарсан. Тэр айдсаа давл гэж штэ. Бас хэлж гин. Тэгтээ айхгүй байна уу? Тэр алдах юмгүй усууд юугаа айдгийн тэр авцсан барьцсан усууд айд сандардыг байгаа үз. Тэгээ ер нь өнөөдрийн сэдв бол шудраг ёс суртахуун биднэрт байгаа гэдгийг би мэдээд ардууд байдгаа тэр өхөр зараад алдчихад ахтал буцаагаад авцраад өгчл байдаг 2 3 хоногийн дараагаар шүү. Тэгээд ахын очсон байна гэж иржлээдэг. Тэгээд тэр өвгдийнхаа тэр нэмсэн богоо эдийн тэр хүмүүжил гэрийнх нь юм л явж ийн л да. Тэгээд тийм айлуу зөндөө байгаа. Ганцхан энэ нэг нам бүлэг бараад төр энэ нэг эрх мэдл инээ тэр мөнгө төгрөгөл нүд ам тэр толгой тарихыг гашлгаад тэгээд байхгүй болгочоод байна л гэж яриад байгаа болохоос бас ч гэж эдний чинь их гадаад явсаж гिचээгүй л байна л да. Би монголоор бол байна. Тэгээд ер нь тэднийгээс монгол гэж бодож чинь тэгээд яасан ханд цадгүй гэж бодгийн. Тэгээд эрүүл амнаас салахгүй юм. Тэгээд одоо өөрөөсөө тэгээд тэрийг одоо сонгон монголдогч яаж хариулт цагаадах юм байгаа. Би юу нэг бол бахан балерин шийдэх юм. Тэгээд тэрийг заримдаа үзэхээс дургуурх юм. За өнөөдрийн сэдв бол шудраг ёс суртахуун шүү хүмүүсүүдээ тийм. Сурвалжлага үзлээ. Сурвалжлага бол ерөнхийдөө үннээр л гарч байгаа ш тэр чинь жүжиг тоглож байгаа ш хэлээд найруулад ингээ яатсан биш. Тэгээд зөв ер нь шүүхийн шудраг ёсны тухай яригадаад байна л та. Тэгээд энэ шудраг ёс гэдэг чинь бас хайхтар юм биш үү? Энэ Төмөр хааны дунд Азийг хаанчилж явах үед одоо манай Угс хааны л хаадын нэг шүү дээ. Доолон төмөр гэдэг. Тэр хааны шүү тэр дунд Азийг хаанчилж явах үед нь Хоожин Насреддин гэдэг нэг Морлоос л гэдэг одоо номлогч байсан бэлгүй. Тэгээд ер нь Хоожин Насреддин гэдэг үнэний тухай тийм онигоонууд ном хэвлэл нь хөшөө баримт нь тэр байдаг юм билээ тэр дунд Аз та. Тэгээд тэр хүний тухай түүхэн үнэл юм байна л да. Тэгээ яг ардын ам зохиол маягаар хүмүүс нэмсээр байгаа л тэгээ тийм хошин шог болох. Тэр нэг шүүхтэр зах дээр маргалж байгаад нэг баян худалдаач нь алгадуулчих. Тэгээд шүүхтэр очив юм байл. Гэсэн нөө шүүгч баян хоёр найз байхгүй. Тэр нөгөө баян хоёр хүний найз болохоос хоорондоо найзлдаг юм байл да. Айгуу сайхан найзлдаг юм байна. Тэгээд нөгөө хоёр чинь харц марцаар тохилцсон ясаа ойлгочихгүй. Тэгээ хоожиг за ингээд хүн алгадахад манай хуулинд тэр нь энийг онцгой анхааруулж байгаа нь тэр Төмөр хааны хаанчлалын үе шүүх бас тодорхой хэмжээнд шудраг байсан байх нь шүү. Хин хэнийг баян хүн ядуу хүний алгацсан ч гэсэн нэг дианар алтан зоослолтоо тэдний хэллэгээрээ тэгээ нөгөө нэг дианараар сургуультай чи хоожоо хүлээгээ байж чи яваад олоод ир гэдэг араас нь ирмэд тагсан ч юм нөгөөдг нь ирэхгүй гэдэг нь ойлгомжтой өдөржин сууж гин ороож одоо ажил албанд харах болж гин тэгсэн чи хоожоо ойлгожээ. За баян хоёр намайг хийж байгаа юм байна гэж ойлгонгуутаага хүүхчээ гэдгсэн чинь өө гэдэг жилдээ тэгэхээр хүн алгадах чинь нэг л дианар гэлүү гэдэг нь тийм ээ гэхээр шүүгчийг тас итл алгачаа тэгээд дараагаар нь та тэр хүнийг ирэхээр нэг дианараа аваарай гэсэн дамжуулж юм. Тэгээд тэр саман сул ярианд наргаа ярианд одоо анекдот гэдэг хошин яриад оногоог манайхаа орчуулсан тэгээд гоё л дээ чи. Тэгээд тэрүүгээр нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл
Тэр үед чинь тэр ард хүн шүүгчийг алгачаа тэгээд төлбөрөө шилжүүлж шít нөгөө баянаас ирэхээр нь аваарай гэд игдүүцэхтэй. Тэгэхээр тэр шүүх бас тодорхой хэмжээнд шудраг байх нь шүү. Тэрнээс тэр чинь шүүгчийг алгацсан гэдэг тусгай зүйл ангаар ялчна үстэй чи. Гүү байхын хүнийг алгадвал иргэн бие биенийг алгадвал тэгэл тэр. Тэгэхээр энэ ер нь байсан юм байх шүү. Шүүгчийн шудраг үнэн байсан юм байна. Тэгээ харин одоо яага байхгүй болсон юм бэ? Тэр төрөүний сурвалжлага дээр хүмүүсүүд шүүхийн цэвэр байдлын тухай тэр шүүхийн тухай тэр шүүхийн чинь тэр хян цагддаг босоод бас шүүгчнэрээс энэ эрх мэдлүүд энэ эрх мэдлтнүүд чинь томилдог шүү. Бид нар томилдог шүү. Биднээс тэгээд энэ чи ямар нэгэн төрийн янах шалах системд байхгүй шүү. Тэгэл эргэлээ ирэх шиг яах нэгэн тэгшгэл гэх шиг том бүтцтэй том худалдаа шилдвэрийн танхимч шиг тэд нар одоо биднэрт л гэгэрүүлэл за энэ тийш хоньны ноосны үйлдвэр их гэжээвэл давхардах гэж шүү та нар наан чин тэдэн хонь байгаа тэдэн хоньоос чинь нэг тийм л үйлдвэр байх боломжтой гэдэг юм уу одоо ойлгол тийм л юм баймир юм тэгэл учиргүй л их хачин төрөөс цалин мөнгө авсан тэгэл танхим нэртэй ордонгууд юм шиг байлээ тэгээд тэр энэ төрд анхаарал та аюуд анхаар тэгэл аагентлгууд инээ тэрэ гээл өстө барагч идэхгүй шүү дээ дийлдэхгүй явлаа да. Таван гэдэг ийм л байгаа юм да. Одоо энэ сурвалжлага явж ийн л да. Та бүхэн үзэн. Цаана явж илэн тий. Тэгээ нэг иймэрхүүд байгаа үед л бид нэр ер нь дээшээ л ярихаас өөр. Тэгээ энэ тулсан газар бол ерөөсөө л одоо энэ сонгуультайгаа л тэр тооцоо энтрээ хийхээс биш одоо өөр арга байхгүй л дээ биднэрт. Тий. Саадуулчин тэгж ярьдаг юм билий. 4 секунд л танаг төр өрнө. Тэрнээс цаашаа бид нэр өрнө. Тэгээ тэрийг л өөрчлөмөр байна. Араас нь нэхэд дагаж татаж чангааж унгаадаг буруу зүрүү яс суртахуун шудраг яс суртахуун алдагдсан гişүүд ноёдууд дарга нар хинч бай. Тийм л хуйлтай болмоор байна. Тэгвэл цэвэр зүв юмтай эдрийн давраад ингээд бүр хамаагүй ирээ цэрээгүй байгаа ч одоо ер нь гол нь юу штэ. Энэ биднийг сонгуулаар худалдаж авдагтай холбогдолтой байна. Харин энэ урлагийн нэвтрүүлэг дээр тэр их хурлын гишүүн яс зүй дээр ярьсан штэ. Би одоо өөрийнхөө бодлыг л ярьсан дээрээс энэ нэгэн зохиоцсон юм биш. Худалж авсан махаараа ер нь муур нохоогоо тэжээнүү өөрөө ч хоол хийнүү ямар хамаатай юм бэ. Тэр нь ч гэж эднэр нэгэнтээ намаараа бүлгээрээ өөртөө тэгээд тэр мөнгө төгрөгөө өгөөд худалдаад авсан улсууд чинь үгүй намдаа мөнгө өгслөө хөөд 100 сая инээ тэрийгээр цаагуур наагуура ямар үлээ намаа зузаатгал их гэж 60 төгрөгийн хэрэг мэрэг гэл би энийг жигээл өнгө энэ ч одоо болохоо байлцсан шүү дээ хүмүүс. Тэгэд ийм тохиолдолд төр авсан улсуудлууд тэгнэ 4 секунд та нар барин бусдад бидрих үгүй энэ юу гэсэн үгүй. Одоо хариуцлага тооцч болдгоо нэг ийм төртөө болчиход байна шүү дээ. Тэр төрийнхөө тогтолцоог л өөрсдөхийн тулд одоо ямар хүнээ яаж явуулдгийг тэрийг л хоорондоо ярилцъя барил гэж байгаа. Одоо ингээ удахгүй сонгуулийнх нь сурчлагын хугацаа болохоор надад ч нөгөө амар амлалтаа нөгөө далаа цолоод хөвдөг вомттой болно, далаа усан гарстай болно гэх юм уу. Аимшиг аав шүү бид нэр. Яг нэг хурдан галт тэрмэрэг гээл нэг одоо энэ жилийн аль намын жилийн овдоос явж гэн ирж гэн үчиг шиг нэг тийм зураг хуудастай гэнэ мөрөөдүүлчих юм аа. Өөртөө ч мөрөөдөх гэж. Гэхдээ тиймэрхүү л байх юм. Тэгээд та нар миний сурвалжлага дээр үзээд юугаа хий шүүлт мүлт янз бүр юм аа. Өөрсдийнхөө хуваараа шүү дээ тийм. Тийм л байгаа юм. Тэгэхээр одоо та нар минь ер нь хамгийн гол анхаарал ингээд аваасаа та нар бие биендээ ингээд контактлаа тэр юу яагаасаа энэ комитет бичээ тэр группүүддээ шеэрлээ олуулаад болъё. Олуулаа болоод аль болохоор олуулаа болоод энэ тухай шүүн ярилцах цаг нь боллоо одоо сонгуулийн сурталчилгаа нь эхэлнэ. Тэгтэн бид нар ч гэсэн зүгээр байхгүй тэр ямар хүмүүс орох гэж байна яах гэж байна тэднэртэй ярилцъя. Тэгээ ер нь бол яг ямар хүн явуулаад тэр надад одоо данх өгөх юм уу ч гэх юм нэг данх юм гэдэг шиг. Тэгэл одоо 40 битаа дээр их нэ шүү дээ. Айгүй надад. Тэгэл урд нь ч гэсэн нэг олон бүлэг тийм өөрх өнөр өтгөн тийм айлуудад худгийн ноцоос нь тэр өгнөгөө сонгуулаад зөндөөл хийжлээс л та. Тэгээд ноцоосоо солио жижиг ноцоос өгчлөө шүүчих шиг юм яригдаад. Үгүй ингэж худалдаад 8 лээ дэвэл наадвар чинь энэ чигээрээ л байна уу? Харин зүгээр юм өгвөл авъя л гэж байгаа шүү дээ. Надад өгвөл би аавна. Эдгээр өртөө угаасаа. Сая 500 гэж байгаа 200 500 гэж байгаа. Тэгээд нэг янз бүрийн арга самаар нэг сонгуулийн өмнө нэг хэдэн төгрөг мөрөгч өгөөд илүү. Тэгээд тэрийг бодоод үзэхээр нэг яг тэр амлсан амлалт 2 сая 500-д нь 300 400 төгрөг дутчихад байдсан шүү. Тэр 21-21-ийн тооцоод шүү. Тэгээ бодохоор авлагтай учраас наадвар чинь төр барьжсэн учраас тэр яг тэрнээс сурсан зангаараа гүгээд хүүхдөөгүй л юм байна. Тэгээд 8-aalцахгүй юу? Жохон бага байна энэ төр гээд. Тэгээ аваад тэгэл өөрсдийнхөө бодлоор сонгохгүй юу?
Гэхдээ та нар тэр өгсөн юмдаа бүдрээ тэргүүр чи өгсөн юмар чинь цаадуул чи худалдаад авсан юм шиг юм бодоод аав. Тэгвэл өгөөгүй нэг л гаргачаа тэгээ дараагаар нь тэр тэгээ өөрөөр тооцоо хий л да. Тэр худалдаж авсан юм шиг тэгээ давраал төр худалдаад авсан юм шиг тэгээ нэг 40 бетон дагс ав нэг термометр зүйтэй нэг цагаан сар мараар уул уурхайн элдв компаниудад нэлж байгаа боомоо тараад юм хотлаа юм биш тэр чи өндөр наснуудаа хайрлж хамгаалж ин шиг юм яриад тэр бооворомж гийгээл ямар 4 жил идэвч тэр нэг янз янзаар хийсэн боовонд зүгээр хэмитгүүд тэрийг хүмүүс нь өөртөө л та нар бодцгоо шүүн ярилцгаа тунгаацгаа тэгээ өнөөдрийн шийдвэр шударгаас яс суртахын тэгээ одоохондоо холбогдох шалга байна тэгэл та нар энэ бичээд байгаа энэ сурвалжлагын бичгийн ч гэсэн унш тэгээд энэ их л аятайхан газараас түүж авсан тийм хүмүүсийн одоо сан сэтгэлийг төвөрийн маягаар л авсан тийм л сурвалжлага байна л да. Тэгээд сайхан надад бол их л аятайхан зөвл байгаа юм нэг л байгаар нь өөрөөр яаж ирдгийг бид нэр зохиож өгөхөж чадах ч юм. Тэгээд байгаагаар л явахаас. Тэгээд ер нь шудаг ёс суртахуун чинь уг нь бол тэр одоо тэр түрүү яригдсан тэр цоохор цогтгоон чинь тэр кинон дээр цоохор цогтгоо номхон ундаж чинь тэр цогтойч кинон дээр тэр эхлэхдээ ард түмэндээ үр хүүхдтэй захиж үлдээх юм нь энэ ёс суртахуун шудраг ёс чинь байсан байж шүү дээ. Тэгээд тэр кинон дээр тэр ямар ухаантай усууд гэж яаж хийдгийг тэр киноны эхэн дээр гардаг байхгүй ээж нь хичээл загаад манай соён боо тайлбарлаад бэлэгдлийн тайлбарлаад тэгээд залгуулад шудраг ёс суртахууныг чи ярьж байгаа. Тэр бол гайхалтай юу байдаг л да. Гайхалтай тийм кино байдаг л да. Тэгээ тэн дээрээ бол тэгж штэ. Одоо шудраг үнэн мэрэгэн үгийг харцаардуудын гэрээс төв цуглуулж явдаг бихвчгийн хүн байж гинэ гэд. Тэр хаад ноёдын баядын өргөө ордноор ордгоо гинэ. Тэнд байдгүй гинэ гэд. Тэгээд энэ сурвалжлагатай ямар айхтар таарж ийн тэр хэлц тэр найруулга тэр ер нь хүн урдлаггүй хүн яаж ардалтай байх вэ зүгээр тэгж бодохоор тэр нөгөөдүүлээрээ бахархын тэр алтан үеийнхнаараа одоо тэр 70 жилийн өмнө хийсэн кино шүү дээ. Тэр тийм л айхтар тэгээд тэр хадных нь бичиг юугаар нь дуу хийгээл дуулахад дэлхий гайхаж шүү дээ. Тэр үгийг мэдэхгүй юуг нь утгыг нь ойлгохгүй гэж магадгүй. Тэгэхээр чи үүлэмч чи ая дантайгаа айхтар таарж байгаа. Тэгээд тэр үндэсний хөгжмийн онцлог тэр манай хүү хамтлаг бол сайхан л байна л да. Тэгээ манайхан ч их сайхан шүү дээ. Залуучууд тэр нь тэгэл оюуны спорт тэрээр бол тэгэл зөндөө тэгэл спорт олимпийн аваргууд байна. Бахархмаар сайхан аваргууд. Тэгэл тэр хүний газар тэр мэрэгжлийн сумаа эдэрт ямар айхтар олон Якозуна бүр бүхэл бүтэн Монголын цаг үеийг хэсэг эзгэнж дархлавдаад монголчуудын баг тэр чин тэр спорт бол хаанчл дарангуй шүү дээ. Тэгэл бөөнөрөө Якозуна болцсон тэр сайхан шүү дээ. Тэр биднэрт нандин юм байдаг. Биднэрт бас хаанаас ч нэг амьдраад зэрэг дэвээ олоод авах тийм боломж байгаа гэдгийг хэлж өгч байгаа шүү дээ. Тэр чинь хүний бахархал байхгүй юу? Тэр чинь өөрсдийнх нь өөрийн хөдөлмөр эсрэг төвчээр тэр цаана ард нь Монгол юм нь яваа шүү дээ. Тэгэхээр тэднэрээр бахархдаг угаасаа бүгдээр нь гэрнэ. Монголчуудаар жирийн хүмүүсээс одоо тэр энгийн тэр манай нутгийн тэр юуг харахгүй тэр хүмүүсүүдийн тэр ёс суртахуун миний амьдрал байсан зөндөө байгаа гэдэг байгаа ш. Би яриул ярин зүгт гэхдээ нэг хаашаа би нутгаа ярьсан хүн болцлоо л доо. Гэхдээ би чи өөр юугаа ярих вэ? Ер нь өөрийнхөө баяр туулсан амьдралаасаа тэр хүмүүсээ ярихгүй бол өөр хинэгээ ярьдаг юм тийм. Тэгэхээр би энэ амар дарганыг ярьж мэдэхгүй ш. Эдгээр харин тэр шударгаас байхгүйг сайн мэднэ зүгээр үндэ мэднэ. Тэгээ ер нь жижиг дарганаач гэсэн байхгүй болчихдээ ш. Тэр чи харахгүй ш. Шударгын мэрэл өөрөө болохоо болчих юм чинь. Гэхдээ би нэг амралтын газар гуугаад ахаар нэг хүнд өгч юм аа гэж зүгээр шударга ярьж шоронд орно өстэй тэр чи. Тийм л байхгүй. Тэгэхээр наад бол чи ярихгүй. Харин яриулдаг тийм хийлэгдгүүл болгохол тийм л чиг шугам руугаа явцгаая. Одоо энэ сонгуулаар тэгээд алийн болгон 4 жилээр ингээ хачин болгоол ингээл бахил байдгаараа бие бинийгээ муулаад нэг хэдэн асуудал явж явах үү гэдэг. Энд чинь хоорондоо одоо ингээд ашиг сонирхол нь нийлээд яг ялгаж салгаад нам ихэд хэцүү болсон бие биенийхээ нам руу гүгээл авчих. Одоо тэр чинь тэр улс төрийнхөө ном зохиол дээр их муухай хэллэгтэй шүү дээ. Тэр нам сайлж гүйж сонгуул Монгол явах чи хачи хэллэгтэй. Тэр нэг иймэрхүү байхын тэгээ манайх одоо энэ сэдв телевиз юу яаж штэ улаан шугам гэдэг нэг нэвтрүүлгийн тэр нь бол одоо яг эдний мөн чанар руу хандсан энэ ямар хүн дэвших гээд байгаа үзэл бодол нь ямар юм гээд одоо тэр нь олдох нүг үү тэгэл ярих юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд минь идэвхтэй оролцоороо тэр миний гэж миний ч юм чи юм биш ээ. Энд хамт олны бүтээл байгаа. Тэгээд та нар минь өөрсдөө оролц. Тэгээд санал онлоо хэл. Тэгэхээр тэн дээр чинь бол ингэж харилцаж ярилцаж боломжгүй нэвтрүүлэг шүү дээ. Тэр хүнтэй л ярилцсан. Тэгэхээр тэн чи одоо хэнийг байлгачмаар байна, юу асуучмаар байна энэ төр гэдгийг бол та нар
уучлаад хэлжээ. Бид нэр яг уу дараагийн нэвтрүүлгээр энэ төмний захаас зарлын чин чанартай дараагийн улаан шугамар тэр орон шүү энэ орон шүү гэд хэлж болох юм. Тийм л байна. Тэгээ та нартай баярлалаа. Өнөөдөр олбогдлоо. Тэгээд цөөхөл олбогдлоо. Гэхдээ яг уу та нар одоо цаашаа сайн шеэрлээрээ дамжуулаарай. Та нартай баярлалаа. Баярлалаа та бүхэндээ. Тийм холбогдож ярьсанд баярлалаа. Тэгээ цаашаа дамжуулаарай. Тэр чинь бүр их баярлалаа. Тийм баярлж чадахгүй тийм. Яагаад гэвэл энэ чинь бөөгнөрөд нэгдээд ах чинь юундаа уулаад ах тийм баярлалаа л шүү дээ чинь тийм. Тэгээ та нар минь сайн дамжуулаарай. Тэгээ санал бодлоо их бичээрэй, хэлээрэй. Манайх чинь 2 дахь дөрөвт хагасаа өдөр шүү дээ. Манай нэвтрүүлэг чинь тийм. Тэгээд одоо мегмар пүрв бямб гэсэн үг. Тэгээд бямбын нь бол нөгөө voice гэ бидний ганц нэг сайхан юм бодохгүй нэг сайхан нэвтрүүлэг шүү дээ. Тэрийг би ч одоо үзмээр л энэ тий. Тэрнтэйгээ давхцуулахгүй гэд ингэж хийж байгаамаа. За та бүхэндээ одоо энэ нэг зургийг үзүүлчмээр байхын энэ зургийг л ингэж үзүүлэндээ. Энэ одоо нөгөө хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж байгаа шог зураг байна л. Нэг гэр нэг шиг нохотон гинэ. За нэг тиймэрхүү. Тэгээд энэ ямар шудраг байдгийг л одоо энэ миний ардл хийсэндээ би хаагаад аглаачлаа суусуулчлаа. Одоо тэгээд анх дааруулсан байна. За баярлалаа. Баяртай. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн итгэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаасаар байх болно. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Ажилгүйд ядуурт хамгийн их өртөнкий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо дугуйн дээр дампуугаар Тэрэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдрэх болооч хөдөөнөөч амьдрал та. Тэгээ бид нар одоо хайчихгүй саран дээр очих уу? Төлөг хулгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр хулгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм. Амааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хөв тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг